За сайн байцгаана уу? Та бүхэндээ явцын үнэлгээний ойлголтын талаар танилцуулахаар ингээд бэлтгэсэн сургалтаа эхэлж байна. За явцын үнэлгээг одоо бид нар үнэлгээ гэдэг зүйлийг ингээд бодохоор шалгалт эсвэл одоо сурагчийн дүнгийн тухай дандаа боддог. Гэтэл үнэлгээ гэдэг чинь өөрөө бол өргөн хүрээтэй ойлголт. Үнэлгээний одоо гол зүйл нь юу байна вэ гэхээр үнэлгээ нь үр дүнгээсээ хамаарч одоо боловсролын түвшний бодлого, сургуулийн хөтөлбөр, анги танхимдах хичээлийн хөтөлбөр болоод багш суралцагчийн талаар одоо тодорхой шийдвэрүүдийг гаргах гол үндслэл мэдээлэл болж өгч байгаа ийм онцлогтой байгааг та бүхэн мэдж байгаа. Үнэлгээний шинэ зууны үнэлгээний талаар олон судлаачид, олон улсын байгууллагууд бол одоо биднэрт бас зөвлөж хэлж байгаа гол одоо санаанууд нь бол үнэлгээний шинэ хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Тухайлах юм бол ЮНЕСКО-гоос 2022 онд гаргасан ЮНЕСКО-гийн баримт бичигт үнэлгээ нь суралцагчдын суралцах явцад гарч буй ахис дэвшил, тулгарч буй саад бэрхшээл, сорилтын талаар системтэй эмпирик ажиглал хийдэг хэвийн бодит үйл явц гэж ингэж одоо дүгнж үнэлж тодорхойлсон байна. Тэгэхээр үнэлгээ гэдэг бол багшлах суралцах ажлын өдөр тутам хийгдчихэд ердийн нэг үйл явц юм гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна. За дараа нь суралцагчийн сурах үйл ажиллагааг дэмжсэн багшийн удирдлагатай явцын үнэлгээг нэн тэргүүн тавих ёстой гэж үзсэн. Тэгэхээр бид нар явцын үнэлгээ ба үр дүнгийн үнэлгээ гэсэн хоёр төрлийн үнэлгээг бол гол төлөв одоо хэрэгэлдэг. Тэгэхээр одоо бид нар сургууль дээр явцын үнэлгээг бол одоо ёсоор нь хийж байгаа арга туршлага бол биднэрт бас одоо хомс байна. Тэр утгаараа бол бид явцын үнэлгээнд одоо анхаарал хандуулах юм цаг үе болсон байна гэдгийг одоо ЮНЕСКО-гоос анхаар сануулсан байна. За бид өрсөлдөөнтэй өндөр амралттай стандартлагдсан үнэлгээний ач холбогдолд бууруулах ёстой гэсэн ийм бодлогыг бол ЮНЕСКО бас энэ баримт бичгүүдэд тусгаж өгсөн байна. Энэ маань юу гэхээр сургууль дээр анги танхимд багш нар өдөр тутам хийдэг үнэлгээнд бол тодорхой сайн ач холбогдлыг өгж гин гэсэн үг ээ. Уламжлалт ба орчин үеийн үнэлгээний чиг хандлагын талаар та бүхэн танилцуулъя. Тэгэхээр уламжлалт үнэлгээний одоо чиг хандлагыг бол энэ пирамид загвар дээр танилцуулсан байна. За уламжлалт үнэлгээ маань үнэлгээг одоо бид нар юу үндэсний төвшин, сургууль аймаг дүүргийн төвшин, анги танхимын төвшин хэрвээ хийдэг гэж үзэх юм бол одоогийн хийгдэж байгаа үнэлгээ маань үндэсний төвшингийн үнэлгээ бол ихээхэн дамгаалж ингэж орж ирж байгаа юм. За үндэсний түвшингийн үнэлгээ дээрээс авдаг одоо чанарын үнэлгээ, яшин шалгалт одоо анги төгсөх шалгалт гэдэг ч юм уу тийм ээ. Ийм үндэсний дээрээс авдаг одоо ийм үнэлгээнүүд бол зонхолж байна. За сургууль аймаг дүүргийн хэмжээний үнэлгээнүүд бас тодорхой хэмжээнд явагдаж байгаа. Анги танхимд сургууль дотор одоо анги танхимд хичээл дээр хичээл зааж байгаа багшийн хийдэг үнэлгээ бол маш бага хувийг одоо ингэж эзэлж байна. Өөрөөр хэлбэл баримт нотлохоо маань хаанаас гарч ийн гэвэл дээрээс гарч ийн. Дээрээс одоо доошоо чиглэсэн ийм үнэлгээний бодлого хэрэгжиж байна. Энэ шугам бол одоо уламжлалт үнэлгээг харуулж байгаа ийм баримт байна. Гэтэл 21-р зууны буюу орчин үеийн үнэлгээ маань хаашаа чиглэж ийн гэвэл 180 градус эсрэг чиглэсэн байгааг энэ пирамидыг одоо хараад та бүхэн таньж байгаа бах. Тэгэхээр үндэсний түвшингийн үнэлгээ бол тэр пирамидын ороо дээр харагдаж байгаа маш бага хувийг эзэлж байна. Сургууль аймаг дүүргийн үнэлгээ бол тодорхой хэмжээгээр байна. Гол тэр сэнхэр дэвсгэр буюу одоо анги танхимдах үнэлгээ бол ер нь гол байр суурийг эзэлж байгаа гэдэг нь эндээс бол ингээ харагдаж байна. Одоо бол манайгийн нөхцөл байдал манайхны ямар байна гэвэл анги танхим багш хийж байгаа үнэлгээ, дээрээс авч байгаа үнэлгээ хоёрын хооронд одоо аль дээр дэлгэм зөрүүтэй байдгийг одоо та бүхэн мэдж байгаа. Ийм хандлагаар орчин үеийн үнэлгээ хөгжиж байгаа юм байна. Чиг хандлага нь. За хэрвээ бид нар одоо зөв үнэлгээ гэж ямар вэ? Үнэлгээ хэрвээ бид нар зөв болгоё, үнэлгээгээ шинжилье гэж үзэж байвал зөв үнэлгээ гэдэг үнэлгээгээ бид нар зөв хийх юм шаардлага байна. Гүйцэтгэлийн үнэлгээ хэрвээ одоо жил юм уу, улирал юм уу, эсвэл одоо тодорхой хугацаанд явж байгаа гүйцэтгэлийн үнэлгээгээ бид нар одоо дунд нь ингээ англиад үзэх юм бол 100% гэж үзэх юм бол үүний 80% нь бол явцын үнэлгээ байна гэсэн одоо ийм шаардлага бол шинэ зууны шаардлага болж орж ирж байна. За үнэлгээг бол явцын үнэлгээ, завсрын үнэлгээ, үр дүнгийн үнэлгээ гэж 3 хуваасан байгаа нь та бүхэндээ үзүүлэн дээр харагдаж байна. Тэгэхээр эндээс явцын үнэлгээ ба завсрын үнэлгээ хоёулаа бол явцын үнэлгээнд хамаарна. За явцын үнэлгээ бол суралцах үеийн суралцагчийн түвшний мэдээллийг одоо гаргаж яадаг хамгийн ач холбогдолтой үнэлгээ. Энэ маань ихээхэн одоо багтаамжтай гэдгийг одоо энэ цэнхэр дэвсгэр дээрээс дэвсгэрийн хэмжээнээс та бүхэн харьцуулан харах боломжтой. За явцын үнэлгээ бол анги нийт хувь сурагчид одоо эсвэл багшид зориулсан одоо ийм мэдээллийг дүгнэлт мэдээллийг гаргаж өгч яадаг онцлогтой. За завсрын үнэлгээ бол үнэлгээний нэгжийн одоо түвшний мэдээлэл гардаг сургуулийн одоо удирдлага юм уу эсвэл боловсролын газраас одоо хийж байгаа ийм
ийм үнэлгээнүүд байгаа. За энэ үнэлгээ бол сургуулиас хийж явах юм бол сургуулийн нийт ангиудад эсвэл боловс соёлын газраас хийж байгаа бол тухайн сургууль зориулсан одоо ийм үнэлгээний эргэх холбоод үнэлтийг өгдөг ийм үнэлгээ байна. За үр дүнгийн үнэлгээ бол жилийн эцэс аймаг дүүрэг болон сургуулийн төвшингийн мэдээлэл өгдөг энэ жилийн эцсийн үнэлгээний тухай ярьж байна. За ингээд даваад үзэх юм бол аль ч төвшингийн энэ 3 төвшингийн үнэлгээ маань сургалтын үндэсний хөтөлбөр хичээл сургалтыг үнэлэх үнэлгээний шалгуур суйрлаад одоо нэгэн жигд одоо шаардлагаар ингээд хийгднэ гэсэн санааг бол энэ үзүүлэлтэн дээр ингэж бид нар харуулж байна. Дараагийн мэдээлэл бол одоо ер нь явцын үнэлгээнд одоо гол фокус өгж байгаа гэдгийг дахин давтаа хэлье. Тэгэхээр явцын үнэлгээ гэдэг маань ер нь юу юм бэ гэдэг асуудлыг одоо бид нар бас анхаарч үзэх цаг байна. За явцын үнэлгээ гэдэг бол аль ч цаг үед байнга тасралтгүй явуулдаг багш сурагчдыг чиглүүлж суралцсан гол хөтөч юм аа гэж ингэж үзэж байна. За суралцагчид хэр сайн сурч байгааг тодорхойлох зорилготой суралцахыг сайжруулах эрэл хайгуулын шашгүй хэсгээр суралцах багшлахуйд бол багшийн явцын үнэлгээ бол өөрийн гэсэн байр суурийг ингээд эзэлж өнөөгийн одоо сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах одоо ийм боломжийг өгдөг одоо гол одоо агс дэвшлиг үнэлдэг ийм үнэлгээний чиглэл байна. За бид үнэлгээний талаар бас нийтлэг одоо буруу төсөөл байдаг. Энэ маань юу вэ гэхээр үнэлгээ хийх ашигладаг хэрэгсэл нь ямар төрлийн үнэлгээ болохыг тодорхойлдог гэсэн ойлголт байдаг. Гэтэл амьдрал дээр янз бүрийн үнэлгээ одоо бид нар хийж болох боловч үнэлгээгээр цуглуулсан мэдээллийг ашиглах зорилго арга зам нь ямар төрлийн үнэлгээ болохыг тодорхойлж өгдөг. Өөрөөр хэлбэл сурагчдын суралцахыг дэмжих зорилготой эргэх холбоо өгдөг бүхий л үнэлгээг бол бид нар явцын үнэлгээ гэж ингэж тодорхойлж болох юм байна. За явцын үнэлгээнд анхаарч үзэх нэг зүйл бол дүн таахгүй харин оноо тавьж одоо шалгуур оноо тавиад тэр шалгуур оноогоор нь одоо эренбэл зэргэлдэг ийм байдаг. Явцын үнэлгээ бол ерөөсөө саяны ярьсан хэсгээс бол үйл явц юм а гэдгийг та бүхэн ойлгосон гэж бодож байна. За энэ одоо зэрэгцэн дээр та бүхэнд юу харагдаж байна гэвэл үнэлгээг зөв одоо үнэлгээ гэж ямар байх вэ? Буруу үнэлгээ гэж ямар байх вэ гэдгийг одоо та бүхэн тэмдэглэр нь ялгаа харж байгаа бах. Хэрвээ бид нар одоо явцын үнэлгээг зөвхөн суралцсан үйл явц, суралцгаа багшлахын үйл явц гэж үзэж хийж байгаа бол энэ бол зөв үнэлгээ. Үнэлгээг одоо төлөвлөн одоо зөв хийж байвал нотлох баримтыг ашиглан суралцахыг тохируулах гэн эсвэл суралцахыг баталгаажуулах зорилгоор хийж байвал суралцах нэг үйл ажиллагаа болж тодорхой суралцагчийг эргэх холбоог одоо багтааж сурагчдын суралцах ахис дэвшлийг үнэлэхийг зорилготой ийм үнэлгээ хийж байвал бидний явцын үнэлгээ маань зөв явж байна гэж ингэж боддог. Гэтэл үнэлгээг нэг удаагийн үйл явдал гэж үзээд ингээд одоо үнэлэх төлөвлөхгүй одоо үнэлэх нотлох баримтаас үл хамааран цааш сэдвийг үргэлжлүүлнэ эсвэл их цаг зарцуулаад одоо ингээд заагаад үнэлгээ ямар байхаас үл хамааран багшлах ажил тасралтгүй өршөлж яадаг одоо байх юм бол бас энэ буруу үнэлгээ байна. Тэгээд үнэлгээг бол зөвхөн одоо хүүхдүүдэд дүн тавихын төлөө одоо хийж явах юм бол энэ маань бас буруу үнэлгээ байна гэсэн зүйлийг та бүхэнд хэлье гэж ингэж бодож байна. Явцын үнэлгээний төрлийг одоо эцэст нь та бүхэн танилцуулъя гэж ингэж бодож байна. Явцын үнэлгээг бол дотор нь бас хоёр хувааж үзэж байна. Эхний хэсэг нь болохоор суралцсан явцад суурилсан үнэлгээ буюу яг суралцж байгаа тэр агшинд нь тэр ангид ангимд хийдэг үнэлгээг бол суралцсан явцад суурилсан үнэлгээ гэж нэрлэж байна. За үнэлгээний хоёр дахь ангил нь болохоор суралцсан үр дүнд суурилсан үнэлгээ. Тэгэхээр бид нар мэднэ явцын үнэлгээ ба хичээл сургалтыг үр дүн гүнлэх үнэлгээ гэдэг одоо хоёр том ангилдаг ерөнхийд нь. За гэтэл явцын үнэлгээгээ бид нар нөгөө хичээл сургалтыг үнэлэх шалгуур үзүүлэлттэй баримжаалаад одоо хийж явах юм бол энэ бол суралцсан үр дүн суурилсан үнэлгээ болох юм. Тийм учраас энэ үнэлгээг бол ингэж хоёр ангилдаг. Дараачийн одоо хэсгүүдээр бид нар болохоор энэ хоёр ангиллынхаа дагуу дараагийн хичээлүүдээр дэлгэрэнгүй танилцуулаад явна. Суралцсан явцад суурилсан үнэлгээний дотроо бас хоёр ангилалтай байна. Санамсаргүй өдөр тутам одоо хийгдэж байгаа санамсаргүй үйл явдал дээр суралцахуудаар хийж байгаа үнэлгээ зориуд багш төлөвлөөд одоо хийж байгаа үнэлгээ гэж жишээлх юм бол бид ажиглалтыг одоо ингээд даваад усах юм бол багш хичээлээ зааж явах хэвчээ ангид одоо хүүхдүүдийн суралцж байгаа үйл явцыг ажиглаад одоо ингээд тухайн агшинд бол санамсаргүй үнэлгээний ажиглалтын одоо ийм мэдээллүүдийг гаргаж авч яадаг. Гэтэл ажиглалтыг бол багш бас төлөвлөөд ажлын хуудас бэлтгээд тэрний дагуу одоо зорилтын дагуу хийж явах юм бол энэ төлөвлөсөн суралцах явцад суурилсан явцын үнэлгээ болж болох юм аа. За суралцсан үр дүн суурилсан үнэлгээг бол үр дүн суурилсан үнэлгээнээс бас ялгаатай аргачлал нь яг адилхан боловч за энэ үнэлгээг бол дотор нь бас хоёр хувааж үзэж байна. Энгийн одоо маш
одоо хэмжээтэй одоо энгийн даалгавар, богино хариулттай даалгавар, янз бүрийн өдөртөөс аргууд эсвэл одоо богино асуулт эсвэл ганц цөөхөн багтаамжтай бүтээх хариултаа даалгавар гэдэг ч юм уу ийм тодорхой богинохоо минутанд ингээд аваад явчихж байгаа ийм үнэлгээ нь бол хичээл сургалтыг үнэлэх шалгуурт одоо баримжаалсан ийм даалгавруудаар үнэлэхийг энгийн гэж нэрлэж байна. За том масштабтай гэх юм бол нэлээд хугацаа зарж хийн тодорхой одоо суралцахуун зорилт эсвэл одоо тодорхой нэгжийн үр дүн дуусны дараа үр дүнгийн үнэлгээтэй төстэй ийм том хэмжээний одоо хугацаа зарсан ийм үнэлгээ хийж явах юм бол суралцахуун үр дүн суралцсан үнэлгээний том масштабтай үнэлгээ гэдэг энэ англи руу ингэж байх юм аа. За ингээд одоо явцсан үнэлгээтэй холбоотой эхний мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Дараа дараагийн хичээлийг анхааралтай сонсноо гэж бодож байна.